Геометр, дүрс, үнцэг. Свэцгүүрс зураг дураг. Үндсэн дүрс. Цэг. Цэг болгоныг үсгээр заавал нэрлэх ёстой. Тэгвэл А цэг, Б цэг, С цэг гэх мэтчлэн зураг дээр харуулсан байна. Тэгвэл амьдрал дээр ямар цэгүүд байж болдог вэ гэвэл жишээ нь од байж болно, мөн хадаасны нүх байж болно, мөн цаасан дээр үзгээр дарахад үүсэх цэг. Шулуун гэдэг бол маш олон цэгүүдийг холбосон хязгааргүй урт зүйлийг нэрлэдэг. Жишээ нь зурган дээр Өв болон Р цэгийг холбосон байна. Тэгвэл энэ нь хоёр тишээ хязгааргүй үргэлжилж болно гэсэн. Хавтгай гэдэг бол бидний мэддгээр хан, самбар, таац, шал гэх мэтчлэн зурган дээр пивсээр хавтгай тэмдэглэсэн байна. Цацраг гэдэг бол нэг цэгээс эхлэлтэй хязгааргүй үргэлжилсэн шулууныг нэрлэдэг. Жишээ нь нарны цэцрэг байж болно. Хэрчим гэдэг бол хоёр цэгийг холбосон хоорондох уртыг нэрлэж болно. Үнцэг. Нэг цэгт эхлэлтэй хоёр цэцрэгээр хашигдсан хавтгай хэсгийг үнцэг гэнэ. Доорх зурган дээр А цэгээс Б цэцрэг болон С цэцрэгийг татаад хооронд нь хашигдсан чернэлийн өнгөөр бүтгсэн зүйл бол үнцгэн гэсэн. Зураг дээрх үнцгийг А үнцэг эсвэл БА С үнцэг гэж нэрлэж болдог. Үнцгийг таних хэмжих. Тэгш үнцэг. Тэгш үнцгийн хэмжээ нь 90 градустай тэнцэв. MNLP гэсэн энэ дөрвөн үнцгтийн бүх үнцгүүд буюу оройнууд дээр дандаа 90 градус хэмжигдэх юм байна гэсэн. Тэгвэл энэ 90 градус нь дугуйг 4 хуваасны нэгтээ тэнцэж болдог. Үнцгийг таних хэмжих дэлгэмэл үнцэг. Дэлгэмэл үнцгийн хэмжээ нь 180 градустай тэнцэв. Тэгш үнцгийг 2 дахин авахад дэлгэмэл үнцэг үүснэ. Нэгсэндээ дугуй нь 2-ны 1 хэсэг гэдэг бол дэлгэмэл үнцгийг үүсгэдэг байна. Тэгвэл зураг дээрээс COB гэсэн энэ шулуун бол 180 градусыг илэрхийлдэг буюу дэлгэмэл үнцгийг илэрхийлдэг байна. Хурц үнцэг. Хурц үнцэг гэдэг бол 90 градус буюу тэгш үнцгөөс бага хэмжигдэхүүнийг хэлдэг. Тэгш үнцгөөс бага хэмжээтэй үнцийг хурц үнцэг гэнэ. Үнцэг AOB 90 градусаас бага учраас хурц үнцэг болно. Мохон үнцэг. Мохон үнцэг гэдэг бол 90 градусаас их хэмжигдэхүүнийг нэрлэдэг. Тэгш үнцгөөс их, гэхдээ дэлгэмэл үнцгөөс бага ийм хэмжээтэй үнцгийг мохон үнцэг гэж нэрлэнэ. Үнцэг AOB 90 градусаас их учраас мохон үнцэг болно. Дасгал ажил 7-1. Доорх зургаас үнцэг BOC-г бол BOC буюу X хэмжигдэхүүнийг олгоно. Тэгвэл өгөгдсөн зүйл COA 38 градус гэж өгөгдсөн байна. Эндээс X үнцгийг олохын тулд эхлээд бодлогыг сайн ажиглах зураг. BOA гэсэн энэ үнцэг өөрөө тэгш үнцэг буюу 90 градус хэмжигдэхүүн. Тэгвэл эндээс BOC, COA гэсэн энэ хоёр үнцгийн нийлбэр нь тэгш үнцэг болж байна гэдгийг харж болно. Тэгвэл X үнцэг дээр 38 градус үнцгийг нэмэхэд 90 градус үнцэг үүсэх буюу эндээс X үнцгийг олохын тулд 90 градусаас 38 градусыг хасаад X нь 52 градус гарч ирэх нэ. Үнцэг BOC 52 градус. Дасгал ажил бодлого 2. Доорх зургаас үнцэг COA-г бол өгөгдөл BOA 44 градус гэж өгсөн. Тэгвэл олох ёстой зүйл нь COB буюу X үнцгийг олох ёстой байна. Энд нэг зүйлийг ажиглая. COA гэсэн энэ шулуун дэлгэмэл үнцэг буюу 180 градус. Тэгвэл X үнцэг дээр 44 градусыг нэмэхэд энэ хоёрын нийлбэр нь 180 градусыг үүсгэнэ гэсэн. Тэгвэл X үнцгийг олохын тулд 180 градусаас 44 градусыг хасна. X нь 136 градус. Үнцэг COB 136 градус. Дасгал ажил бодлого 3. Доорх зургаас үнцэг COB-г бол COB буюу X үнцгийг олох нь. Тэгвэл өгөгдсөн зүйлээс BOA 64
COA 156 градус. За энд нэг зүйлийг анхаарай. X өнцөг 64 градус, 156 градус гэсэн энэ гурван өнцгийг үүдийн хооронд нэмэхэд гүйцэд өнцөг буюу 360 градус гэдэг зүйл гарч ирдэг. Дэлгэмэл өнцгийг гүйцээж гисэн байгаа гэсэн. За тэгвэл X өнцөг нэмэх нь 64 градус, нэмэх нь 156 градус, эдгээрийн нийлбэр нь 360-тай тэнцэх учраас эндээс X-ийг олох юм бол 140 градус гэж болчих жоо. Өнцөг COP нь 140 градус. Насвал ажил бодлого 3. Доорх зургаас X-ийг бол өгөгдөл нь BOA 72 градус гэд өгсөн байна. Тэгвэл үүний эсрэг талд орших буюу X өнцгийг олох ёстой. Тэгвэл энд тойрог үүсэж байгаа. Энэ тойрог нь өөрөө гүйцэд өнцөг буюу 360 градус гэсэн үг. Тэгвэл 360 градусаас 72 градусыг хасчаад X өнцөг нь гараад